Монгол Улсын засгийн газар, үндэсний газрын эвсэл болон бусад түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулсан халуудын оролцоонд тулгуурлан жирийн засаглалыг шинжлэх сэдвт олон улсын бодлогын зөвлөлт хуулзалтын оролцогчид Төв аймгийн Борнуур суманд зочлоо. Малчин хүний хөдөлмөр бол цаг наргүй байдаг. Тэгэхээр та бүхэн өглөө хэдэн цагт босоод ажиллаа хийгээд хэдэн цагийн үед дуустдаг вэ? Тэгээд ер нь ажилчин өглөө яг юунаас эхэлдэг вэ? Тэдэн ухарсан. Дөрөв босоод адуундаа яа манайг. Энэхүү 2 өдрийн аяллыг Төв аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Мегмар Сүрэн болон Борнуур сумын бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид орон нутгийн иргэд хамтран зохион байгуулсан. Зочид төлөөлөгчид 3 багуулан сумын бэлчээр ашиглагчдын хэсгийн айл өргөд зочилж Монгол малчин хүний хөдөлмөр амьдралын хэм маягтай танилцсан. We have a small boat. This is and then this is the law is based on the pastoralist groups, and also it helps the Principles, which are 7 principles, and then we started to work lobbying the parliaments. Мөн энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ган хоёр өдөр дах зөвлөлийн гишүүнгээр аргачлаа. Төв аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Мегмар Сүрэнээр тус сумын бэлчээр ашиглагчдын хэсгийн тэргүүний малчин 3 үрхийг шалгаруулж дурсамж мөнгөн шагнал хардуулсан. Борнуур сум нь газар тариадан мал аж ахуй хосолсон онцлогтой бөгөөд бэлчээр ашиглагчдын 7 хэсэгтэй. Энэ үеэр 7 хэсгийн малчин өрхүүд нэгдэн бэлчээрийн асуудлыг хилцэхээр ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан эсрэг наадам зохион байгуулж Монголынхоо ёс заншил өв соёлыг үзэж сонирхох боломж олголоо. Wow! Amazing. And these are the ones. This is the fourth one.